За ингээ маш тодорхойгүй байдал үүсгдэг шүү манайхаа. Одоо маш тодорхой хэдүүлээ ажиллаа ирэх хэрэгтэй. Их хурлын 126 их хурлын гишүүнтэй болсон. Бүх асуудал нээлттэй шилэн ил тод байх хэрэгтэй. Тодорхой хариулахгүй ерөнхий ингэж хариулж бөөрийн хэлдэг үе өнгөрж байгаа шүү. Тэгэхээр энэ ашигт малтмлын тухай хууль бол миний түрүүний үндсэн хэлдэг 3 асуудлыг хөндөж байгаа. Тэгээ энэ дээр их хурлын гишүүд байр суурьуд нэгтгэхгүй байна. Бүгд зарчмын зөрүүтэй саналуудаа гаргаж ирдэг, үг үзэл бодлоо илэрхийлдэг, авдаггүй юм байдаг, ажлын хэсгээр хасдаггүй юм байдаг. Ингээд бодлогоо бариад явна гэд юм явсараагаал засгийн газар орж ирснээрээ шийдвэрлэх гэж оролддог. За тэгээ яг тэргээр нь явъя гэхээр буцаагаад нэг хариулт болсон. Өөрөөсөө хуулийн төслөө бүрэн боловсруулж орж ирч чадаагүй гэж их хурлын гишүүдээр сүүлийн үед ингээ хууль мохол болдог гэсэн. Тэгээ ажлын хэсэг гаргагээд дунд нь зуураад тэгээ зуурсан зуурамгаа хоол болгоо. Хариулт авсны тодруулга өгөн. За тодруулга дамжны гишүүн тодруулга нэмэлт тодруулга. Одоо очроо гишүүнээ юу хуулийг хэрхэн яаж батлах бол улсын хурлын бүрийн эрхийн асуудал шүү дээ очроо гишүүн. Тэгээд одоо засгийн газраас хууль орж ирж ил байдаг. За харьцангуй бага зарчим зөрүүтэй саналтай хууль шүү дээ манай хууль. Зарим хууль 280, 300 зарчим зөрүүтэй саналтай байгааг таваас харж байгаа. Манайх 42-т орж ирсэн. Тэгээд хуулийг хэрхэн гаргах бодлого одоо бүрэн ирэх бол та бүгд бидэнд одоо их хуралд байгаа. Засгийн газар бол боловсруулсан хуулиар оруулж ирж байгаа. Тэгээд одоо зарчмын зөрүүтэй саналыг одоо бид нар арчилсан улсад амьдарч байгаа. Тэгэл олонхийнхаа саналаар хуваагаал явдаг. Заавал санал нийлэх албагүй. Сандлынхаа одоо тоогоор шийдээл явдаг ийм л зарчимтай ус шүү дээ. Та тэрийг надаар хэлүүлдэг юм мэдчихэж байгаа. Тэгэхээр манай хувьд бол нэг 42 саналтай орж ирж байгаа хууль одоо 2 дугаар хилцүүлэг дээр 5 санал уралддаг. 5 зарчим зөрүү саналтай байна.